За бүгдээрээ сайн байцгаана уу? За та бүхний харж байгаачлан дэлхий бол хүнд хөрлөгтний өлгий. Гэхдээ бид өлгийдөө өөрд байж чадахгүй гэж. Цойлуурын тэгштгэл буюу Пуужингийн тэгштгэлийг бичсэн алдартай эрдэмтэн Константин Циолковский энэ үгийг хэлсэн байна. Хүнд хөрлөгтөн сансарт нисэхээс 50-60 жилийн өмнө. За тэгэхээр энэ үг өнөөдөр бол тийм сонирхолтой үг биш болсон. Аль хэдийнэ бид нар хаашаа ч юм бэ дэлхийг орхиод нисэх гээд байгаагаа мэдэрсэн ийм үед амьдарч байна. За гэтэл 20 жилийн өмнөөс хүнд хөрлөгтөн зөвхөн дэлхий дээр амьдардаг байхаа болцсон. Өөрөөр хэлбэл сансар давхар амьдардаг болсон байна. За энэ бол олон улсын сансрын станц буюу одоо хүнд хөрлөгтний гараар бүтээгдсэн хиймэл дагуул сүүлийн 20 жилийн турш тасралтгүй хүн амьдарч байгаа. За тэгвэл биднэрт байгалаас заяагдсан олон сая жилийн турш таньдаг ийм дагуул байгаа. Энэ бол манай сар. За сарны тухай хүнд хөрлөгтөн бий болохоос өмнө хүнд хөрлөгтөн бий болох үеэс эхлээд аль хэдийн мэднэ. Сар цайвар саарл өнгөтэй, жоохон гунигтэй өнгөтэй харагддаг тийм ээ. Яагаад солонгийн өнгөтэй байж болоогүй юм бэ? За нөгөө талаас сар бол 60 жилийн өмнө хүнд хөрлөгтөн дээр нь буугаад шинжилэн судлаад ямар байна гэдгийг тодорхой хэмжээнд таниад мэдсэн. Дэлхийгээс 6 дахин бага татах хүчтэй, агаар мандалгүй. За тэгээд туулаа харагддаг тийм ийм эрхэс байгаа. За тэгэхээр бидний ийшээ явах гээд байгаа зорилго яах гэж очих гээд байгаа юм бэ хүмүүс? Олон улсын сансрын станц дээр амьдраа болдгоо юм уу гэсэн ийм асуулт байгаа. Анхны гарч ирсэн асуулт буюу хүнд хөрлөгтөө хаашаа явах гээд байгаагийн дараагийн алхам байна. Сар байгаа. За нөгөө талаас сар руу очиж ирэх нэг талын зардал буюу одоо тээврийн хөл хэрэгслийн тикет маань хямдхан ангараг руу явахаас ягаад гэвэл 3 хоногт очиж болно. Ангараг руу бол 7-8 сар. За сарыг 60 жилийн өмнө судлаад сарны хөрсөн дээр юу байгааг бүгдийг тогтоосон. За сарны хөрсний буюу одоо шорооны яг хөрс гэж хэлэхгүй тийм ээ. Реголит гэж нэрлэж байгаа. За энэний 40-оос дээш хувийг хүчил дүүрэгч. Бидний амьдралыг маань тэтгэгч нөгөө хүчил дүүрэгч маань сарны хөрсний ихэнх хувийг эзэлж байна. За дараа нь силикон буюу цахиур. Цахиурын хөндий, цахиурын 900-д амьдарч байгаа хүмүүс. Гэтэл бол цахиур гэдэг бол хагас дамжуулагч элементийн үндсэн суурь элемент тийм ээ. Тэгээд тэр маань 20% эзэлдэг. За мөн төмөр, кальц гэх мэтчлэн маш олон элементүүд энэ сарн дээр байна. За мөн сарны өмнөд хэсэгт ус байгаа айл гэдэг мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл H2O тийм. За ус дөрөгч, хүчил дөрөгч. Ус дөрөгч гэдэг бол хамгийн хөнгөн элемент. За энэ элементээс өсвөлээд төмөр те маш хүнд элемент хүртлээ маш олон элементүүд байна гэсэн үг. За тэгвэл эднэрийг мэдээж очиж авах гэж судлах гэж очиод байгаа юм байна. Тэрнээс гадна сар бол стратегийн хувьд маш чухал газар. Хүнд хөрлөгтөн Австрали твийг нээгээд суурьсан тийм ээ явж очсон. Тэрнтэй адилхан Америк твийг нээгээд очсон яг үүнтэй адилхан бидний хувьд 8 дахь тв. За өнгөрсөн 2 жилийн хугацаанд бол сарн дээр зөөлөн газар дах оролдлого маш олон хийгдсэн байгаа. Америкийн нэгдсэн улсын хувийн компани Astrobiotix бол амжилтгүй болсон. За Роскосмос Луна 25 бас амжилтгүй болсон. За Японы хувийн компани iSpace зөөлөн газар дах гээд бас мөн хатуу газардсан байгаа. За харин Чандраян буюу энэтхэгийн сансрын хөлөг амжилттай газардсан. За Intuitive машин Америкийн нэгдсэн улсын хувийн компани энэ онд амжилттай газардсан бол JAXA мөн энэ онд амжилттай газардсан байна. Яагаад энэ улсууд сарн дээр 50 жил чимээгүй байжснаа сүүлийн жилүүдэд очих гэж оролдоод байна. Өмнөх хэлсэн факторууд мэдээж байгаа. Тэрнээс гадна маш их ажил өрнөж байгаа. Өөрөөр хэлбэл хүнд хөрлөгтөн тэнд очиж суурьшиж ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан хүний биеэр байсан ч
робот техник хэрэгслэр байсан ч гэсэн тэнд дид үтц хэрэгтэй болж байгаа. Хамгийн сонирхолтой дид үтцүүд гэвэл төмөр зам байна. Саран дээр төмөр зам зайлшгүй хэрэгтэй. Яагад гэвэл сарны хөрс нь маш сул шороотой. Өөрөөр хэлбэл татах хүч бага, агаар мандалгүй учраас нэг машин нэг хүн явхад маш их тоос усна гэсэн үг. Тэр өчүүхэн тоос сансрын нисгчийн хувцсыг нэвтлэх чадвартай. Өөрөөр хэлбэл нэвтэрж ордог тийм жижигхэн хэмжээтэй. Тэгэхээр саран дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэхийн тулд заавал сарандаа ээлтэйгээр ажиллуулахын тулд төмөр замыг барих шаардлага гарч ирж байгаа. За зөвхөн энэ төмөр зам биш. Төмөр замаас гадна GPS хэрэгтэй. Бид нэр төөрөх юм бол нэгээ олдог, эсвэл нөгөө байгууламжаа олох хэрэгтэй тийм ээ. Тэгээ GPS-ийн төсөл бол аль хэдийн хиймэл дагуулууд нь очсон, ажил нь эхэлсэн байгаа. За мөн сансрын хөлөг бууж суудаг тавцан хэрэгтэй. Олон удаа бууж суухын тулд сарны хөрсийг үргэлж дээш нь тоос усгах шаардлага байхгүй бол хэрэгтэй байна. За энэ төмөр замын төсөл бол Т-зүүн эхэлсэн явж байгаа төсөл. Энэ зурагны миний баруун гарт талд нь байна. Америкийн нэгдсэн улсын DARPA гэдэг байгууллагаас санхүүжүүлээд саран дээр ямар төмөр замыг яаж барих шаардлагатай, тэрний мейнтенсийг яаж хийх ёстой вэ гэдэг судалгаа хийж байгаа гэсэн. Манайд бас нэг Т-зүү явж байгаа те. Метро барих гэж байгаа шүү дээ. За нөгөө зураг нь болохоор Kyoto University Kashima гэдэг байгууллагаас гаргасан саран дээр хүн амьдрах боломжтой яг дэлхийдээ адилхан хурдтгал үүсгдэг 1G гэдэг хурдтгалыг үүсгдэг эргэлддэг төхөөрөмж. Өөрөөр хэлбэл төвөөс цугтаах хүчний үйлчлэлээр хурдтгал үүсгэнэ гэсэн. Тэр нь бидний дэлхий дээр байдагтай адилхан хурдтгал үүсгэх асар том эргэлддэг байгууламжийн санаа. За энэ бол концепт төвшөндөө явж байгаа. За үүнийг эргэн тойрон цагрыг харагдаж байгаа. Энэ бол бас төмөр зам. Нэгэнт хүмүүс очино гэвэл төмөр зам хэрэгтэй заавал гэдэг шүү дээ. Нөгөө талаас бас нэг сонирхолтой санаа бол юу вэ гэхээр төмөр зам дээрээс пуужин хөөргөж болно. Тэрэлтэд хөдөлгүүр хэрэггүй. Төмөр замаар хангалттай хурдтай яваад тэгээд төмөр замын дээш нь нуглаад таслаад болоо. Тэгээд дээш нь тэр хурдаараа буюу кинетик энергиээр хөөрөх боломжтой. За энэ бол сар татах хүч багтай агаар мандал байхгүй болохоор маш гоё тохирно. За ийм санаанууд явагдаж байна. Тэгэхээр саран дээр явж байгаа энэ том хөтөлбөрүүд бол үндсэндээ хоёр хэсэгт хуваагдаж байгаа. Америкийн нэгдсэн улс тэргүүтээ Artemis, Оросын улбаны улс хятад тэргүүтээ International Lunar Research Station гэсэн ийм хоёр хэсэг явагдаж байгаа. За тэгээ энд оролцсон улс орнууд өөрийн гэсэн үйл ажиллагаагаа аль хэдийн явуулаад эхэлсэн. Жишээлбэл Япон улс өнгөрсөн 1 сард саран дээр өөрсдөө эслэмүүдийг хөлгөө газардуулсан. Гэхдээ тэр хөлөг нь онхолцсон, холбирцсон гэсэн. За тэгээд энэ зургийг эслэм ингэж буусан байна, буруу буусан байна гэдэг зургийг илгээж Япончууд саран дээр хөлгөө амжилттай газардууллаа гэдгийг харуулсан зураг дарсан робот бол энд харагдаж байгаа энэ жижигхэн робот. Ердөө талбайн теннисний бөмбөгний хэмжээтэй робот. Энэ роботоор зургийг дараад дэлхий рүү илгээсэн байна. Тэгэхээр энийг үйлдвэрлэсэн компани Японы тоглоом үйлдвэрлэгч компани. Одоо энэ сарны өрсөлдөөнд хувийн компаниуд, хувийн секторууд ороод зогсохгүй. Маш олон улс орнууд оролцож байгаагийн нэг жишээ. Тэгэхээр монголчууд яах вэ? Оролцож болох уу? Юу гэж бодож байна? Бид нэр энэ теннисний бөмбөгний хэмжээтэй робот хийж чадах болов уу? Аль хэдийн хийж байгаа. За манай Москваас зохион байгуулагддаг Кансат гэдэг тэмцээн байгаа. Энэ бол агаар мандал дотроо дэлхий дээр яг энэ ровер буюу буцагч гэдэг төрөл нь дэлхий дээр зөөлөн газардуулах. За тэгээд өгөгдсөн цэгт автоматар явж очих даалгавартай өрсөлддөг ийм тэмцээн байна. Тэгэхээр энд бол Монголын ихтэй сургуулийн инженер технологийн чиглэлээр их мэрэгчлэлтэн бэлтгэдэг бүх ихтэй сургуулиудын оюутнууд оролцож өрсөлдөж байгаа. Энэ жил 36 баг оролцож байгаа. 5 сарын 26-нд Налахын цэргийн урдлын талбай дээр болно. Бүх хүнд нээлттэй 5 хүн очиж үзэж болно. Тэгээ энэ зурган дээр харагдаж байгаа шиг өөрсдийн хийсэн роверуудаараа өрсөлдөнө гэсэн. Тэгэхээр сансрын технологи гэдэг бол
зөвхөн сансарт хөөрөх, сансарт байдаг зүйлийн тухай ярьж байгаа яриа ерөөсөө биш. Тэгэхээр манай ихтэй сургуулийн оюутнууд хийж байгаа энэ зүйл бол өөрөө сансрын технологийн нэг хэсэг нь. Тэгээ сансрын технологи гэдэг нь өөрөө маш олон эрдэмтэд нийлж хагаад нэг даалгаврыг одоо биелүүлэх ийм төхөөрөмжийг бүтээхийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр 60 жилийн өмнө Америкчуудыг саран дээр хүнээ болгоно гэдэг Аполло хөтөлбөр зарлагдаж байх үед тэр үед инженер технологийн чиглэлээр сурж байгаа эрдэмтэд залуусын тоо маш ихээр нэмэгдсэн. За үүний дараа 70-80 онд Америкийн нэгдсэн улсын Аполло зарцуулсан $1 нь $15 болж эдийн засгт нь орж ирсэн ийм үр дүн байдаг. Тэгэхээр Аполло генерашны үеийнхэн бол мэдээж сар руу явуулахыг тэмүүлж исэн. Гэхдээ шинжлэх ухааны технологи давхарт нь бас хамт чирж өргөсөн баггүй. Тэгэхээр биднэрт одоо Artemis generation буюу сар руу явж байгаа шинэ өрсөлдөөний үеийн төлөөллүүд болох ийм хувь заяа маань ирсэн байна. Тэгээ альва улс орны хувьд шинжлэх ухааны технологи хөгжинэ гэдэг бол улс орныг хөгжүүлэх гол үндэс байдаг тийм ээ. Аполлогийн генерашнынхэнтэй яг адилхан. Тэгэхээр Artemis generation-ийнхэн бас монголчууд шинжлэх ухаанаа хөгжүүлээ. Сансрын технологиг мэдээж түүчэрлэн барьж уулжээ. За ингээд бүгдээрээ хичээцгээе. Apollo Artemis generation-ийнхний хувь заяаг өөрсдөө эзэмшицгээе. Баярлалаа.